Хин аврах байсан тамирчин нэг бэртэл аваа дараа нь хаана очих вэ? Баг хэмчирх болох гэдэг шүү дээ. Монгол гэдэг улсыг төлөөлж чадах байсан. Энэ нэг жестийг одоо яг анх яаж бодож авсан бэ? Бид нэр одоо нэг физикал дэжаар хязгаарлагдахгүй бас олон боломжууд байгаа юм байна. За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесийн редактор даваад ирж байна. За өнөөдөр би нэгэн сонирхолтой зочныг хөөцөлдөж орж ирлээ. За энэ хүн маань бол Spark Agency агентлагийн үүсгэн байгуулагч Дөлгөөн ирсэн байна. За үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ та бүхэнтэйгээ бас энэ хүү подкастаар уулзж байгаа баяртай байна. За тэгэхээр Дөлгөөний маань яг сүүлийн сайн сайхнаас шууд хоёлаа яриа явчих гэж бодож байна. За Physical Age-аас хойш бас нэлийн завгүй болсон баг тий. Ер нь яг Physical Age-ийн өмнөх Дөлгөөн, тэрний дараах Дөлгөөн, за Spark Agency агентлаг гээд ер нь ажлын горим амьдрал хэр өөрчлөгдөв. Тий, яг л нөгөө амьдралын завгүй юм аа. Үргэлжилтээр үргэлжилж байгаа. Тэгээ бидний ч гэсэн дараагийн төлөвлөж байгаа төслүүд рүүгээ яг л ингээл үргэлжлээл орсон. Тэгээд Spark агентлагийн хувьд яг нэг төслөөс хамаарч гэдэг юм уу те. Биш маш олон жилийн нөгөө уналт босол далдаа оноо туршлага гэдэг зүйл дээр үндэслэж байгаа учраас яг л одоо хэдий physical age-ийн эффект их байгаа ч гэсэн үндсэн үйл ажиллагаа бол явдгаараа явж байгаа. Манай л улсад сурж байгаа. Тэгээд өөрийнхөө сургууль, тэгэл ажил мэргэжил, гэр бүлийн асуудлуудаа гээл бүгдийг нь нэг балансчлах гал үзчихэл байна. Одоо бол утас тэгэл өдөржингөө дугаараастай. Тийм, утас бол өстой өдөржингөө хараараасаа байнгын доотлохтой. Тэгээд манай 6 оролцогчд маань бас нөгөө Spark агентлагтайгаа бас ингээд давхар гэрээтэй. Тэгээд тухайн оролцогчдыг маань реклам зар сурталчилгаанд оролцуулах гэсэн хүсэлтэй байгууллага. Тэгэл Spark агентлагтай ч гэсэн холбоотой хүссэн альбом байгуулах хувь брэндүүд гэл араараас албагдаж байна. Сурж байгаа гэж ямар чиглэлээр мэргэжиж байна? За миний одоо яг сурж байгаа сэдв мэргэжил маань болохоор яг дижитал шилжилт тал та. Яг л байгуулахын бүх процессыг хэрхэн дижитал маягаар шилжүүлэх үү, хялбарчлах уу, цаг хугацаа хэмнэх үү гэдэг тал руу. Танах бол ерөөхдөө спортын маркетинг гэдэг чиглэлээр төрөлждөг тийм ээ. Ер нь зүгээр өөрөө бол одоо мэргэжлийн тамирчин байсан те сагсан бөмбөгийн ер нь бас анх нөгөө түүхэн контекстээ эргэж яхан товчхон ярил ер нь яг маркетинг руу яаж хөрөвчөө гэдгээсээ яриач. Миний хувьд яг өөрөө маань мэргэжил маркетинг мэргэжилт. Тэгээд 2013 онд бид нар Монголын одоо маркетинг бүтээл салбарт ер нь маркетингийн агентлаг маш ховор байсан. Тухайн үед бол баг менежментийн одоо нэг хэсэг ч юм уу гэж хардаг те. Судалгааны компани баг маркетинг агентлагуудыг хийх зүйлийг хийдэг байсан ч гэдэг юм. Тэгээд 13 онд бол анх Монгол Улсын их сургуулийн дээд засгийн сургуулийн хамт төгссөн маркетинг ангийн найзуудтайгаа нийлээд Viral Agency гэдэг компаниг бол анх үүсгэн байгуулжсэн. Тэрнээс хойш бол яг тасралтгүй маркетинг бүтээл салбарт 13 жил ажиллаад 2019 оноос хойш яг Spark Agency-г үйл ажиллагааныхаа төрлөөр төрөлжүүлсэн байдлаар яг тусдаа бие даасан компани болгож хөгжүүлж авч явж байгаа. Ер нь нэг одоо мэдээж олон төрлийн харилцагчд байгаах стандарчин гадны одоо түншүүдтэй нэлээд ойр ажилтдаг те. Ер нь яг гадны зах зээлд ажиллаж ирсэн тэр үеийг зэн хэсгсэн бэ. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол яг л full service marketing agency өөртөө яг дэрэгдээ house production багтай. Тийм учраас бидний одоо зөвхөн нэг төрөлжж байгаа үйлчилгээ маань л одоо спортын маркетинг гэж явж байгаа. Суурийн дэвсэд те. Одоо зарим нэг спортын төрлүүд маань л одоо эхнээсээ яг үүнийг ойлгож хэрэгжүүлж эхэлж чинь шүүт. Зах зээлийн хувьд бол бараг л шинэ гэдэг хэлэх болно те. Тэгээд олон улсын байгууллагуудтай холбогдож эхэлсэн гэвэл 19 оноос хойш юм уу. Яг бид нар олон улсын байгууллагуудын нийгмийн маркетингийн маш олон төсөл дээр ажиллаж байсан, хэрэгжүүлж байсан тийм туршлага бол байгаа. Гэхдээ Монголоос жишээлбэл Филиппин улсад очиж нэг сарын компанид ажил хийжсэн ч гэдэг юм уу те. Яг юм IT талдаа, технологи талдаа шинэ аппликейшн лаунч байдаг юм уу. Тиймэрхүү төслүүд бол их байгаа. Тэгээд олон улсын платформ буюу ялангуяа Netflix гэдэг энэ дэлхийн хамгийн одоо контентын салбарын тод төлөвлөсөн компани. Стриминг мангасгийн ээлжид болно тийм. Яг удаа ажиллаж байгаа. Ер нь яг тэндээс одоо юу гэдгийг авч гарсан мэдрэмж гэх юм уу те. Ер нь яг энэ дотоод мэдрэмжийн хуваалцвал яг Netflix-тэй ажиллаад ирсний дараа одоо хүмүүсийн хандлага ч гэсэн бас арай өөр болж байгаа хэ. Ер нь өөрт ч одоо яг мэдрэмж төрж байна. Бас нэг тодорхой хэмжээний ихтгэл үнэмшил бас бий болсон багт те. Тийм тэгэлгүй ахаа зөвхөн одоо Spark агентлагийн ажилчид гэлтгүү ер нь юм залуу
одоо стартапууд ч гэдэг юм уу шинэ залуу өдөртөгчд бол маш юм урам зориг авсан мэдрэгдэж байгаа. Тэгээ бид бүхний айгүй нөгөө хол гэж хардаг байсан зүйл яг нөгөө үнэт зүйл дээрээ тулгуурлаад ингээд хамтраад тэгээд мөн тууштай ингэж явж чадах юм бол бас боломжтой юм байна штэ, ойрхон юм байна штэ гэдэг зүйлийг айгүй их мэдрээд байгаа. Тэгээд контентын талдаа ч гэсэн бид нар одоо юу гэдэг яг юм агуулгах талдаа айгүй сайн анзаарч чадвал тэр тал дээр илүү хөгжиж чадвал голос гэдэг зүйл бол бидний өмнө бас байгаа юм байна. Монголчуудаас тэр салбарт хүч үзүүл үүсгэх юм байна гэдэг л юм гоё мэдрэмж болоод өөртөө их итгэлийг авсан. Одоо манай оролцогчд маань жишээлбэл яг хувьдаа тамирчин хүн яг нөгөө хамгийн чухал зүйл буюу нөгөө техник хүч бираас илүү нөгөө өөртөө итгэл гэдэг зүйлийг саяны нэвтрүүлгээр авч байгаа. Арын багийнхан болол яг л нөгөө үндсэн бизнесийн зарчмын хувьд өөрсдийн ур чадварын хувьд за бид нар чинь бас олон улстай ямар л бол ямар байдлаар юм хамтын ажиллагаа хийж болох ийм төвшөнд бас байгаа юм байна гэдэг л юм урам зориг итгэл үнэмшлийг бол олж авчихсан. Одоо яг Netflix-тэй хамтарч ажилласны дараа ер нь ажилтч юм гэдгийг за ер нь энэ бизнесийг ингэж хийдэг юм байна. За энэ л дүрмийг юм цааш таваа авчигээд одоо хэрэгжүүлж эхэлж байгаа тийм зүйл байна уу? Байлгүй яг уу одоо жишээлбэл Солонгос талын production баг хэрхэн яаж ажилтгийг тэдний ажлын ав ямар байдгийг тэгэл үндсэн нөгөө нэг гэрээ сонгон шалгаруултаас авахлал ерөөсө шат тутам л юм шин зүйлийг бас бид нар суулгаад өөрсөндөө авахыг аваад ингээл явчлаа. Тэгээд шинээр хэрэгжүүлж байгаа төсөл альва шинэ гэрээнээрээ ч гэсэн тухайн зүйлсүүдээ бас хэрэгжүүлээд бас эхэлсэн л явж байна. Ийм үг байдаг шүү дээ. Одоо Солонгос шинэ нод төрүүлэх, Орос Америк шинэ живсэг хийх хоёр юм адилхан гэхээр одоо солонгосчуудын хувьд бол одоо хүнийг од болгоно гэдэг чинь одоо бүхлбүтэн тийм үйлдвэрлэлийн одоо тийм процесс шаарддаг юм байна. За тэгээд спортын маркетинг гэдэг дээр жаахан тийм тань мэдхэн талаас асууж бодож байна. Ер нь зүгээр спортын маркетинг гэдэг нь одоо бас л нэг зах зээл шүү дээ. Бизнес загвар явж байгаа. Энэ зах зээл ер нь дэлхийд дахиндаа яаж тогтсон байдгийг, ямар үндсэн тоглогчтой байдгийг одоо нэг value chain би бас тодорхой хэмжээний үн цэнийг инжийлэхэд тэнд чи ажиллаж байгаа шүү дээ. Яг тэр талаар яах юм суур мэдлэг өгвөл тийм ээ. За дэлхийн түвшинд яруулын чинь бол бүр маш өргөн агуулгатай. Тэгээ спорт болон сэтгэл зүй те энэ бизнес нь яг юм цогц салбар шинжлэх ухаан болоо хөгжчихсөн. Буцаад нөгөө entertainment урлаг гэдэг зүйлтэйгээ холбогдчихсон. Ийм том зах зээл явагдаад байгаа. За Монголын хувьд яаж яваад байна гэхээр бараг л өнөөдрийг хүртэл нөгөө спортын маркетинг гэдэг зүйл нь бараг нөгөө ивент тэтгэлэг буюу нэг юм гуйлгын систем гэд хэлэхэд бараг болно. 7 улсын тэмцээн уралдаанд явж байгаа тамирчид яг л өнөөдөр яг тийм төвшөнд явж байгаа шүү дээ. Бид нар хэдий болтлоо ийм системээр яваад хөгжих юм. Буцаагаад нөгөө сагсан бөмбөгийн багт ч юм уу волейболын багт хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд нь хизээ ашгаа хүртэж эхэллээ. Тэгэхээр яг ийм туулах хэвээр замаа л яг Монголын хувьд яг туулаад явж байгаа гэж би бол харж байгаа. Тэгээ маш хурдцтай биш ч гэсэн баг багаар агсан үзүүлэлтүүд харагдаж байна. Тэгээ ялангуяа өнөөдрийн Монголын төвшөнд хамгийн топ 3 спорт гэд нэрлэлчихэд болохоо зүндэстний бүх сагсан бөмбөг волейбол те. Энэ 3 спорт дээр хөрөнгө оруулагчдын тоо маш ихээр орж ирж байна. Түүнийгээ дагаад одоо спортын контентууд буцаад нөгөө спортын одоо салбар буюу нөгөө урлагийн салбартаа, entertainment салбартаагаа уялдаа холбоотой хөгжиж байгаа тэр асуудал ч гэсэн хөнөөгдөж гарч ирж байгаа. Тэгэхээр одоо манайд бол нэгээс нь одоо нөөц гэвэл талантууд бол байгаа тийм те. Ер нь яг зүгээр спортыг ингээд за мэдээж тамирчид ингээд бас одоо бэлтгэлдэл санаа тавихаас бусад нөхцөл санаа зохиоргүй юм одоо нөхцөл байдал үүсгэхэд яг юу хэрэгтэй вэ манайд? За энэ дээр бол нэгдүгээрт агентын хэрэгцээ хамгийн ихэнд хэлнэ. Яагаад вэ гэхээр өнөөдрийн төвшөнд Монголд олимпийн аварга байна уу, дэлхийн аварга байна уу? Цаашид тухайн тамирчдын үн цэнийг өсгөх, хувийн брендинг тогтмол хөгжүүлэх, ёс зүй тал дээр нь ажиллах, тийм л зүйл дутагч байгаа. Боловсрал тал дээр нь ажиллах. Тамирчны карьерийн дараах төлөвлөлт дутагч. Үүн дээр нөгөө чиглүүлээр дөх агентын одоо хэрэгцээ хомсдол маш их учраас дэлхийн аварга байсан тамирчин нэг бэртэл аваад дараа нь хаана очих вэ? Бараг хинчирх болох гэдэг шүү дээ. Айгу тэр бол миний хувьд айгүй эмзэгэлдэг асуудал. Миний хувьд бол одоо 16 жил жишээлбэл сагсан бөмбөгийн дээдлэх тоглолоо. 2014 оноос хойш туйлцуур сэлэн буюу ганцаарчилсан төрөлд Олимпиос бусад бүх тэмцээнд орж үзлээ. Ингээд яг нөгөө тамирчин хүний хувьд ямар саад бэрхшээл гардаг вэ гэд өөрийнхөө биеэр бас давхар тушааж яваад байгаа. Тэнгуут тамирчид нэг бол өөрсдөө баян болох хэрэгтэй. Альсгүй бол нөгөө хөрөнгө оруулалт тамирчдын тэр алсын харааг тодорхойлдог урт хугацааны карьерийн төлөвлөлтөг
ийм агентууд хамгийн ихэнд маш чухал шаардлагатай гэж харж байна. Одоо яг эхнээсээ Монголын сагсан бөмбөгийн холбооч гэдэг юм уу бүх мэрэгжлийн тамирчдаа эх оноос зөвхөн мэрэгжлийн агентаар дамжуулах ийм шинэ систем гаргаж ирж байна. Энэ бол яг л одоо үндсэн бизнес модель яваад аюул зөв систем гэж харж байгаа. Тийм учраас одоо нөгөө хилтэй устай залуучууд маань эхнээсээ одоо FIBA-гийн төв офис ч юм уу Манилад очиод шалгалтаа өгөх тэнцсэн бас юм сайхан мэдэнүүд сонсогдож байна. Ер нь зүгээр Монголын одоо та түрүү хэлээ сагсан бөмбөг волейбол үндэсний бүх гээд яг энэ дээр нөгөө за үндэсний бүхтэр бол одоо мэдгүй тодорхой метроос багш нар байгаад гэж байна. Сакс волейбол дээр авал тэр агентийн систем нь бас ямар байдлаар яг ажиллах хэвтэй энэ дээр жоохон дэлгэрүүлж ярил те яг ёс зүйн ямар тийм хэмжүүрүүд байх хэвтэй яг ямар харилцааны талыг нь хариуцж явах хэвтэй те одоо гэрээний асуудал гэж олон юм гарч ирэх байх л та те. Тэгэлгүй яг хоо одоо сагсан бөмбөгийн дээдлийг эхлэх үед ялангуяа маш их маргаан гардаг шүү дээ гэрээн дээр. Гинтийн байдлаар баг нь гэрээгээ цуцлана. Альсгүй тухайн тамирч ямар нэгэн бэртлээ нууж очиж гэрээ контракт хийдэг те. Тэр нь багт болон тамирчид аль алинд нь маш их хохиролтой. Тэгэхээр агентийн хувьд нэгдүгээр нь тухайн тамирчны одоо хамгаалах үднэс гэрээн дээр маш сайн ажиллана. Мэргэжлийн хуульчдын багтай хамт. Одоо ч гэсэн хуульчдын багаас одоо спортоор тагнаж байгаа ч гэсэн хуульчид маш их бий болж байгаа бас даваа талтай. Тэгэхээр нэгдүгээрт нь бол хууль талаас нь маш сайн ажиллах. Цалингийн одоо системийн зөв тодорхойлох те. Тухайн тамирчин бэрттэй ч гэмцэн тохиолдолд яах юм. Даатгалын системэн дээр норсон юм уу үгүй юм уу? Мөн тухайн тамирчны боловсролын асуудал. Тамирчин өөрөө боловсролын хувьд хөгжиж байж ур чадвар болоод нөгөө урт хугацааны карьер давхар яригдана. Тэгэхээр боловсрол одоо гэр бүл, эрүүл мэнд, мөнгө санхүү гэдэг одоо гол хэрэгцээнүүдийг агентийн тусламжтайгаар санаа зовлтгүйгээр шийдэх юм боломж үүснэ гэсэн үг. Хэрвээ арталдаа тухайн агент нь одоо production багтаа ч юм уу те маркетингийн багтаа бол бүр том давуу тал болж байгаа. Одоо дэлхийн нийтийн тамирчид гээд харангуут багасаа давсан нэр хүндтэй тамирчид бол маш их бий болсон шүү дээ. Тэгэхээр яг л нөгөө хувийн одоо брендинг талаас нь тухайн агент нь ажиллаж үнцнийг өсгөж өгч өгдөг. Тэр ягаад байгаа багийн үнцийн ч гэсэн нэр хүнд нь олон нийтэд төгж танигдах те. Түүнтэйг холбоотойгоор нөгөө бараа бүтээгдэхүүнтэй коллаб үсгэж явах. Урт хугацааны нэлийн ажил. Түрүүн та ярьлаа ингээд ерөөхдөө тийм гуйлгын зарчмаар нэлийн явж ирлээ гээ. Ер нь зүгээр спортод хөрөнгө оруулах тэр соёл гэж ер нь яг юу байгаад байна те. Энд дээр бас юу гэдгийг та одоо хүмүүстэй харилцаж байгаа юуг ойлгосоо гэж боддог вэ? Одоогийн сагсан бөмбөгийн дээдлэгийн багуудын багийн эздүүд гэдэг юм уу? Волейболын багийн эздүүд гэдэг. Яг нөгөө багийн эзэн талаас хөрөнгө оруулагч талаас харангуут тухайн спортод үнэхээр хайртай дуртай хүмүүс л яг ингээд тунж үлдчихэд. Тэгснээс биш одоо жишээлбэл багаасаа шууд орлого олгож гэдэг юм уу те нөгөө оруулсан хөрөнгө оруулалтаа эргэж хэрхэн нөхөх вэ гэдэг ийм арга зам одоогийн яг өнөөдрийн байдлаар бол үнэхээр яг хомс. Гэхдээ үн дээр нь бол яг энэ мэрэгжлийн баг хамт олон бас энэ контентын зах зээлээр дамжуулж буцаад нөгөө хөрөнгө оруулж байгаа талын одоо брендийнх нь үнцэнд хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр л яг юм хамтарсан тоглолт хийх. Хамтарсан юм ашигтай байх. Тэр нөхцөл боломжийг л бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Тэр нь татварын одоо системтэй шийдэлсэн татварын юу байна. Энэ нь бол одоо 1% буцаалт гэж буцаалгалт гэж яриад байгаа. Тэгээ энэ дээр бол одоо нурлаг спорт руу хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдад бол бас дата мэтэг хараад байгаа. Тийм ч учраас бас энэ жилээс яг энэ спорт руу урлаг руу олилжуулалт руу ч юм хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдад бас ирсэж байгаа. Одоо манай спортын салбар чинь холбоод гээд нэг механизм байгаад байгаа ч ер нь баг чиглэл болгонд байгаа. Тэгвэл ер нь бас янз олон хотоос чиглэл ийм хоёр холбоотой болцсон ч явж байгаа шиг те. Ер нь зүгээр энэ механизмыг та өөрөө бас хөндлөнгөөс яаж шаарддаг вэ те? Эсвэл энэ хэрвээ зөв ажиллавал бас яаж ажиллах хэвтэй? Монголын зах зээл дээр ялангуяа жижиг зах зээл дээр олон болж тарах тусмаа зарим сайн ба муу талтай гэж боддог. Тэгтээ муун давмгаа. За би өөрөө сагсан бөмбөгч байсны хувьд сагсан бөмбөгийн холбоонд дэр жишээ аваад байна. Сагсан бөмбөгийн холбоо хоёр холбоо болж хуваагдсанараа ямар давуу тал болоо сул тал үүссэн бэ гэхээр нэгдүгээрт сул талын яривал тухайн үед одоо эд үедээ байсан шгшээ багийн тамирчдын карьерийн асуудал яригдана. Олон улсын тэмцээнд бойкотлуулсан ч гэдэг юм ба тэ оролцох хэрэггүй болсон, эрхээ асуулсан тамирчид. Гэхдээ тухайн үеийн одоо хоёр холбоо нэг холбооны одоо давуу эрхтэй байсан бол үйл ажиллагааныхаа төвшинг дараагийн төвшөнд гарах ёстой байна гэдэг мессежийг бол аль холбоо нь авч эхэлж байгаа. Тэгээд
тэр ирээр нөгөө хоёр багийн одоо хоёр холбооны тамирчдын цалингийн цэсний өрсөлдөөн өссөн. Дээр бол ийм хөөсөрсөн цалингийн систем ч үүсэж байгаа. Тэгээ тэр маань багаар хөөснө гарсаар гадаг одоо цалингийн систем тогтох ч юм уу ийм зүйлсүүд байгаа. Гэхдээ миний яг хувь хүний үзэл бодол гэх юм бол холбоодууд яг л бүгд нэг зорилгонд л явж амжилт гаргах. Өөртөө улс орныхоо нэр хүндээ бол усын тавцанд гаргах. Энэ зорилгын төлөө яаж явах юм бэ? Хамтарч л. Хамтрахгүйгээр тусдаа өрсөлдөө тусдаа ингэж явбал бүр маш богино хугацааны асуудал чи тарамдах гээд шүү дээ. Тийм дээр нь урт хугацааны хөгжлийн талаар бол бүр цааш ярих шаардлагагүй шүү. Тэгээд одоо сагсан бөмбөгийн холбооны жишээ бол яг харуулж эвдэлт нь нэгтээд одоо яг ямар төвшөнд явж байгаа юм бэ? Тамирчдынхаа цалин ямар хэмжээнд явж байгаа. Би бол одоо жишээ нь ажиллаа хийнгээ сагс тоглолдог, бэлтгэлээдэг. Яг тэр үеийн хамгийн сүүлийн үеийн төлөвлөл босонд бас баярлдаг байхгүй. Одоо түүнээс цаашаага яг л энэ сагсан бөмбөг тоглоод одоо амьдралаа аваад явах юм бүрэн боломж үүсч гисэн. Тэрэнд нь айгүй их баярлж байна. Өөрөө бас нөгөө нэг тамирчдын сэтгэл зүйн талаар нэлээд анхаарч одоо бас нэг холбоо байх шиг байна те. Ерөн зүгээр яг Монголын тамирчдээр одоо нийтлэг ажиглагдаг тийм одоо юу гэдгийг сэтгэл эмзэглүүлэгч гэмээр сэтгэл зүйн талаасаа те. Ер нь бас эн чинь бас нэг юм тогтолцоо систем дүрм стандарт байх хэрэгтэй байх те. Энэ дээр бас өөрөө юу бас ойлгуулах гэж хүмүүст нөлөөлөх гэж явдаг бай. Гоё асуулт байна. Энэ дээр болохоор Монголын спортын сэтгэл судлаачтай холбоо гэж холбоо. 2016 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 4-р олимпиад дээр ажиллаж байгаа. За энэ холбоомны маань гол зорилго нь юу юм бэ гэхээр ерөөсөө тамирчдыг шинжлэх ухаанчаар бэлдэх. Буюу өнөөдрийн төвшөнд одоо дэлхийн спорт гэдэг зүйл чинь зүгээр нөгөө хурд хүчний бэлтгэл тэрнээс үл хамааран шинжлэх ухааны асар том өрсөлдөөн болчиход. Тэгэхээр бид нар өмнө нь одоо спортын сэтгэл зүйч гэж дан ганц салбараа хөгжүүлэх гэж яваад байдаг гэсэн бол яг одоо юу ухаасарсан бэ гэхээр салбар шинжлэх ухаанууд хамтрах хэрэгтэй юм байна. Гэдэг үүднээс нөгөө спортын хоол зүй, спортын бэртэл гэмтэл тэгээд спортын сэтгэл зүгээд энэ гурван салбар маань одоо хамтарсан байдлаар явж байгаа. Энэ нь яг нөгөө эерэг үр дүн өгөх гэдэг. Одоо сэтгэл зүйн хувьд асуудалтай тамирчин эрүүл байх ховор. Одоо чинь өөрсдийн яг шаардлагатай тэр хоол хүнсээ шингэнэ нөхөж чадахгүй байгаа тамирчид бас эрүүл мэндэнд урт хугацааны карьер ярих бас боломжгүй. Ингээд яг юм хоорондоо уялдаа холбоотой нөгөө тулхын 3 чулуу гэдэг шиг аль нэг нь унтахад бидний нөгөө энэ чинь хөдөлмөрсөн зүйл үр дүнтэй болох эрсдэлтэй болж байгаа учраас энэ салбар шинжлэх ухаанууд нэгдүгээр хамтарч ажиллаж байгаа. Тэгээ одоо манай холбоо бол яг 2028 оны Илийн олимпиад зорьсон бүх төлөвлөгөө гаргаж явж байна. Шгшээ багууд дээр шгшээ багууд тийм олимпик шгшээ багууд дээр. Тэгээд сагсан бөмбөгийн дээдлийг, волейболын дээдлийг дээр одоо бараг сэтгэл зүйчгүй баг байхгүй болж байна. Энэ нь юу хэлээд байгаа вэ гэхээр энэ шинжлэх ухаан маань тодорхой хугацаанд судлагдаад, туршигдаад үр дүнгээ өгчихсөн учраас эдгээр багууд, эдгээр хувь хүмүүс тоглогчдод ингэж үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Амжилтанд нь нөлөөлж байгаа учраас гэдэг юм уу те. Тэгээ одоо бидний хувьд одоо юу гэдэг тамирчин болгонтой жишээлбэл сэтгэл зүйчд тулж ажиллаж чадахгүй. Тийм одоо хүний нөөцийн боломж болцооч уусаа байхгүй. Манай сэтгэл зүйчид Хятад, Солонгос, Австралид ингээл суралцаж явсан яг л спортын чиглэлийн сэтгэл зүйчд байгаа хэдий ч яг Монголын төвшөнд хүрэлцээ асар бага. Одоо л яг нөгөө Монгол Улсын их сургуульч гэдэг юм уу спортын сэтгэл зүйч гэдэг юм тусдаа хичээл танхим бий болж байна л та. Тэнгуут ингээ харангуут бид бүхэн ер нь л салбар аль нэг салбараас үл хамааран яг л нэг үндсэн зорилго нэг бол нэг тууштай хамтрах гэдэг зүйлийг ер нь аягүй чухалч таадаг гэсэн. За бас нэг өнцгөөс асуухад одоо нөө спорт ба контент одоо контент эдийн засаг гэж ярих гэдэг юм л да. За Монголын тамирчдын хувьд яг сая физикал ажигаар бол нэлийн бас бид нар өөрийнхөө давуу тал тоолох өнцгөөс тодорхой олоод харчлаа. Ер нь зүгээр зөвхөн одоо ер нь бүх спортын салбарт Монгол тамирчдыг ямар өгүүлэмжээр те одоо өгүүлэмжийн стратеги гэх юм уу гэдгийг одоо дэлхийн үзэгчдэд бид нэр аль өнцгөөс нь ямар байдлаар ямар найруулгатай хөрвөл ер нь илүү оновчтой гэх юм уу үр ашигтай санагддаг урдч юм. За physical lesion нэвтрүүлгийн нөгөө сонгон шалгаруулалтын талаар эхлэж ярьсан зүйтэй болов гэж бодож байна яг энэ асуултан дээр. Саяны сонгогдсон одоо энэ 6 тамирчин ямар шалтгаанаар яаж сонгогдсон гэд харангуй за нэгдүгээрт нь тамирчны ёс зүй гэдэг юмыг маш сайн чухалчилж байгаа хамгийн ихэнд тавьдаг шалгуур. Тэр тамирчны мундаг амжилттай байна уу? Тэр нар нь бүгд хойш гэсэн.
Тэгэхээр тухайн тамирчин карьерийнхаа туршид хэрхэн ёс зүйтэй байсан бай гэдэг асуудал гараад ирнэ. За түүний дараа одоо нөгөө тухайн орны одоо оронд ямар спортын төрөл жишээлбэл хамгийн их хандлт ихтэй байна. Угаасаа энэ контентын зах зээл үзэлт гэдэг юм а чухалчлах учраас хамгийн их үзэлттэй спортын төрлүүдээ сонгох нь гарцаагүй. Дараагийн асуудал бол яг таны сайн асуусан нөгөө ондоошил буюу Монгол гэдэг улсыг төлөөлж чадах үз гэдэг зүйл. Тэнгууд ямар хүмүүс яг Монголыг төлөөлөх үү гэд харангууд мэдээж хэрэг яг үндэсний өв соёл талаас харангууд үндэсний бүх гэдэг зүйл маань нэн тэргүүн тавигдчих. Тэгээд ийм Монгол дүр төрх нэг ондоошил гэж бид нар яриад шүү дээ. Тэр зүйлийг бол маш сайн харж байгаа. Тэгээд Монгол хүн одоо тэсвэр төвчээр талаасаа нэгдүгээрт хоёрдугаарт нь тэр эртний одоо 13 дугаар зууны үеийн гэдэг юм уу баатруудын дүр төрхч гэдэг юм уу те өргөн шанааны яс одоо ялгарах тэр бүтцийн хувьд юм бэ. Циркийн урлаг гэж яагаад Япон биш Монгол гэж харагддаг юм. Тэндээс нь хэн нүүрцээрээ болж явах хэрэгтэй юм ч гэдэг юм уу те. Тийм олон шалгуур авч байгаа. Дээр нь одоо үндсэн 6 оролцогч биш, яг энэ сонгон шалралтанд оролцсон нийт оролцогчдоос хэрвээ та сонгогдвол багтаа ямар нэр өгөх вэ гэдэг дээр ер нь дийлэх уу бараг л 95-аас дээш шүү. Дайч гэж харуулсан байхгүй. Тэгэхээр Монгол ийм хүний Монгол тамирчдын хэрвээ персонаг тодорхойлбол яг ийм дайчин тууштай нэг тийм л ийм дүр бүтгээд Монгол баатарын хэв шинжтэй. Тэг яг энэ нэг жестийг одоо яг анх яаж бодож олсон бэ? Дайчид мориндоо юу? Тийм. Дайчид мориндоо бид нар бол нэгдүгürt нь нөгөө саяны хэлсэн буюу дайчид гэдэг үг багтны гол нэр болж байгаа юм байна гэдэг бол багаараа тохиролцсон. Дайчид мориндоо гэдэг үгийг бол манай үндсэн 6 оролцогчд маань маш олон талаар ярилцсан л та. Дайчид урагшаа гэх үү те. Тэгэл морьтойгоо яаж холбох уу гэж нэлээ их одоо юм brainstorm хийж ярьж чаад анхны одоо санааг манай инх хөргөл толгой өчрөөр ер нь дайчид мориндоо гэж хийгээд ийм celebration хийе гэдэг санааг нь бол гаргасан байдаг. Тэгээд энэ маань ч гэсэн яг л одоо төгс соёлоосаа 93 наадам гэдээ аваад үзсэн гот үндэсний бүх хурдан морь бол одоо наадмаар хүн болгон л мэддэг. Одоо танаас асуусан ч үзэгчдээс асуусан ч бараг наадмын төрөө морь гэд яхад хүн болгон бараг нэрлэж чадах ба. Гэхдээ үндэсний сур буюу сур харвааны төрлөө мартчихад байдаг. Жоох ингээд нөгөө хоёроос орхигдчоод байт юм болоо гэж би бол хардаг байхгүй. Тэгээ эннийгаа ч гэсэн олон дэлхийд дахинд харуулах хэрэгтэй юм байна. Бид нар ч одоо зөвхөн морьтойгоо дэлхийн талыг эзэлчээгүй байлгүй те. Тийм учраас сур харваа гэдэг зүйл заавал байх хэрэгтэй гэдэг үтнээс бас харуулж гисэн. Ер нь цаашдаа бид нар одоо Netflix-ийн том стриминг платформтой зөвхөн одоо магадгүй Netflix биш одоо HBO ч гэдэг юм уу бусад одоо Prime Video ч гэх юм янз бүрийн платформ зөндөө байгаа шүү дээ. Ер нь бид зүгээр энэ үндэсний спортын онцлогоо нэг тодорхой одоо эдийн засгийн актив нөөцгээд үзүүлтэй цаашид бид нар бас ямар хамтын ажиллагааны юм мессеж авах хэрэгтэй, юу бодох хэрэгтэй гэдэг дээр та одоо бас танаас ингээл янз бүрийн газар зөвлөгөө авдаг ч юм уу эсвэл бараг магадгүй төрийнхнээс ингээд зөвлөгөө өгч хиймэрхүү явж ил байгаа хат. Тэр цаашдаа бид нар яах хэрэгтэй вэ? Тийм бид нар ямар ч гэсэн эхний ээлжинд нэг ийм жим гаргачлаа. Гэхдээ энэ жимээ улам яаж томруулж маш юм том дардан зам болох вэ гэдэг дээр Spark Agency болон баг хамт олон төслийн баг маань ажиллаж байгаа. Тэгээд зөвхөн бид нар одоо энэ physical age-аар хязгаарлагдахгүй бас олон боломжууд байгаа юм байна. Гэдгийг одоо энэ төслүүдийн хачаар бас ингэж мэдээж авч байна те. Тэгээ бид нар одоо техник тоног төхөөрөмж талаасаа Монголын кинонууд одоо жишээлбэл тухайн платформ дээр тавигдах нь тэнцдэггүй бол ямар одоо хийслэлтэй одоо өв боломжлол талаасаа альсгүй юм докюментарич байдаг юм. Эдгээр одоо видеонууд бол ямар нэгэн байдлаар Netflix дээр тавигдах боломжтой байна штэ гэдэг юм үнцэг байна. Тэгээд Солонгосын одоо талтаа бид нар одоо хөвчлэн хамт ажиллагаатай явж байгаа. Гэхдээ Солонгосын зах зээл, Солонгосын контент гэдэг бол одоо өнөөдрийн байдлаар бол ер нь дэлхийн контент баг болж шүү дээ. Хамгийн viral контентууд одоо Солонгосоос одоо үүсч байгаа цуврал контентууд нөө шоу нэвтрүүлгүүд байна те. Тийм учраас хамгийн ойрхон байгаа, шууд нислэгтэй байгаа энэ улсаас бол бид нар сурах зүйл маш их юм байна. Хамтарч ажиллах ажлууд маш их юм байна.
Монголын зураглаачид ч юм уу те зургийн багийнхан, продакшн багийнхан Солонгосын кинон дээр ажилласан ийм тохиолдлууд бол байна. Гэхдээ яг нөгөө Монгол хүмүүсийн маань өөрсдөө хийсэн киноны чанар ч гэдэг юм уу. Агуулгах талаасаа, найруулах талаасаа ч гэдэг юм уу те. Тэгээ буцаад нөгөө гэрэл одоо саунд инженер гэл маш олон юм цензур гэх юм уу те. Тийм зүйлсүүд байгаад байгаа. Одоо залуучууд маань одоо энэ салбарт ажиллаж байгаа залуучууд маань өөрсдийн тэр ур чадвар нөгөө дахин хэлээд байгаа чаддаг ямаараа нэгдэх. Ингиж нэгдсэн одоо зүйлээ дэлхийд технологи гаргах. Ингүүл бид нар яг ингэж амжилттайгаар цаашаад одоо энэ харилцаа холбоогоо авч үлдэж чадах юм байна гэдэг юм байр суурийг хараад байгаа. Тэгээд 2026 онд бол одоогийн байдлаар Солонгосын KBS телевиз бас Netflix-ийн хамаарал бүхий 2-3 шоу бас аль биесны франчайзтаар Монголд хийгдэхээр болсон. Зураг авалтаа. Тийм, нууцлалтай байгаа. Тэгээд яг гэрээний хувьд бодлоо зураг авалт нэвтэ дуусахаар аль биесээр бас зарлцгаах бахтай. Тэгэхээр энэ хэрээрээ бид нарын одоо контентын зах зээлийн хувьд Монгол улс маань бас улам л гоё юм зах зээл нь тэлж өгч чинь. Тэрээрээ залуучуудын ур чадвар, үзэгчдийн үзэх соёл эдгээр зүйлс нь бас ингээл давхар уялдаа холбоотойгоор л хөгжиж яваа тийм. Бид эдийн сая анзаарсан юм гал ямаач яг нөө үзэгчдийн соёл талаасаа нөгөө зохиогчийн эрх талаасаа ч гэх юм уу бас анзаарах суралцах зүйлс бас маш их байна. Тэгээ тэр маань одоо нэг өргөс авсан юм шиг өөрчлөлт гарахгүй байх. Тэгээ баг гэж ойлголт нөгөө мэдгэтгүн гэж өрсөөр аваад сайжрах болох гэж хараад байна. Танайх бас сая өөр нэг төсөл дээр амжилттай ажиллаад дууссан нөгөө Мишельник Silk Road Star тэгээ Казахстанд улсын шоунд оролцоод амжилт гаргаад ирсэн энэ төсөл дээр ажилласан түүгээс ярил бас. Продюсер найруулагч одоо жүжигсэн Цолонбаяр ах маань анх Мишельтэй холбоож өгч ирсэн. Тэгээ Цом ах маань бас Мишельтэй бас хамтарч ажилладаг. Тэгээд бид бүхний хувьд яг зөвхөн нөгөө спортын салбарынхнаагаа биш урлаг спорт гэл Монголоо гэсэн яг л тэг гой үнэт зүйл дээр нэгдэж л ажилласан. Тэгээ Мишель маань бол яг тэр үед нөгөө санал хураалт нь Монголоо санал өгөх боломж хүч гэдэг юм уу те. Зөвхөн гадныхан станы орнууд гаднаас санал өгөх боломжтой тийм нөхцөл байдалд үүссэн байсан. Тэгээд богино хугацаанд яаж тэр мессежийг хүмүүст хүргэх вэ? Тэгээ Мишель хай тэр дотор байгаа зүйлийг үзэгчдэд яаж ойлгуулах вэ гэдэг л тийм зүйл дээр Spark Agency маш богино хугацаанд бас ажилласан. Тэгээд Мишелийн маань өөрийн одоо хичээл зүтгэл тэгээ бид бүхний ч гэсэн одоо ямарваа нэг их ашиг дээр тулгуурлаагүй яг юм гоё сэтгэлээрээ яг л энэ Монгол өөрсдийн өв уламжлалт гэдэг зүйл ерөөсөө айгүй их юм орж ирдэг болчиход байгаа. Яагаад ч. Тэгэл тэр зүйл дээр л ингэж тулгуурсан, ажилласан тэгэл бас үр дүнгээ өгсөн гэж л хараад байгаа. Тэгээ магадгүй нөгөө physical leisure-ийн бас эффект бас нөлөөлсөн баг. Яагаад гэвэл одоо энэ дэлхийд дахинд оршин сууж байгаа Монгол ястан үндэстэй ястан те. Одоо Казахстан байж байгаа, Узбекистан байдаг те. Бурайдууд ч гэдэг юм уу. Энэ хүмүүс бүр маш их холбогдсон байхгүй. Бид нар өмнө нь Монгол дээлээ өмсөж чаддгүй, Монгол цамцаа бид нар одоо ингэж өмсөж чаддгүй. Ичдэг, нуудаг, ийм айдаг, ийм асуудал байсан бол одоо бид нар өөрсдөндөө ихтгэлтэйгээр дээлээ өмсөж гинэ ага бид нар л зураг айлгах юм уу те. Маш гоё ийм олон кейсүүд ирж байна. Тэгээ энэний нөлөө ч гэсэн бас Мишелийн бас санал хураалтанд бас нөлөөсөн гэж харж байгаа. Ерөн зүгээр одоо яг хүүг стооцвол одоо яг гадагшаа ингээд нэг юм яг зах зээлийн зарчмаар том продакшн зарчмаар бас гарч чадсан тийм төсөл бас жоохон ховор байгаад байна л та тий. Ер нь бид нэр бас яг энэ урлаг талаасаа бас энэ контентын зах зээл рүү одоо ороход миний харж байгаагаар бол бидний өнгийн хүмүүсийн харж байгаагаар бол бас тодорхой нөөц яваад байгаа. Өөрөөр хэлж өвөл өмчлөг гэдэг бол бидний одоо маш том активити хааж байхгүй өгөгдөл байгаад байгаа. Гэтэл энийг одоо продюсинг хийх, маркетинг хийх, менежмент хийх, хөрөнгө оруулалт босгох гэдэг айгүй том ажлууд байдаг. Энэ дээр бид нар одоо ер нь ямар шатанд байна? Цаашдаа бид бас юу суралцах хэрэгтэй, юу анхаарах хэрэгтэй гэдэг тий. Тий, хийх юм асар их юм байна гэж болгосон. Юун дээрээс тэгж тооцсон бай гэхээр бид нар мэдээж сая төслийнхаа дараа social monitor гэж. Тэнгуут одоо жишээлбэл physical Asia, Монголын дүүх, Монгол үндэсний бүх, Монгол морь, наадам. Бүгдэн дээр нь одоо дэлгүүрөөр нь хайлт илэрцээр хайхад одоо үндэсний бүх гээд хаахад ерөөсөө баг 90% нь өвөр Монгол бүх гарч ирдэг. Монгол морь хээр тал гээд хайхаар өвөр Монгол гарч ирдэг тийм. Тэгэхээр бид нар
хамгийн үнэттэй өв соёл бит болон бит бас өвөө гадагшаага алдаад байгаа юм шүү. Гэдэг юм айц залууны амар мэдрэгдсэн байхгүй. Тэгээд Netflix-ийн контентын дээр жишээлбэл бид нар дуу ашиглах болдог. Netflix гэдэг чинь өөрөө дэлхийн юм том платформ яваад байгаа зохиогч эрхийг бол нэн тэргүүн тавьдаг. Зохиогч эрхийг авах гал тухайн дууг одоо бид нар хөөцөлдөж яваад өмчлөгч нь монгол хүн биш. Монгол дуу хятад хүний хятад студийн одоо эзэмшилд орчихсон. Бид нар хятад асуудалтай жоох юм шаардлага болчихж байгаа. Тэгээ бид ч одоо юу вэ те? Ямар юм эмзэглэмээр асуудал вэ? Энэ дээр маань одоо хийж байгаа, бүтээж байгаа, энэ төлөө явж байгаа хүмүүс хэрэг байгаа юм бол тоо гэл. Тэгээ тэрэн дээр нэлээ эмзэглсэн учраас бас энэ салбар руу ялангуяа өв соёлоо, бит бодлон, бит бус өвөө гадагшаа танилцуулсан ядчил Монгол бүх гэдэг нь юу юм? Гутлнаас давхуулаад тэр зарлаа тэргүүн хүртлэх, далбаа хүртлэх бүх юмын детальчлан таниулах тийм. Монгол морины онцлог нь ямар байдгийг, сур харпаа наадам нь юу юм? Яг юм шат дараатаагаар олон улс руу чиглэсэн англи хэл дээрх контент маш их шаардлагатай байна. Тэгээ энэ чиглэл рүү ч гэсэн одоо яг энэ production баг дээр ажилладаг мэргэжлийн зураглагч залуучуудтай бас нэгдээд технээс нь бас багаар одоо хийгээл явж ил байна. Нөө туслыг хураавалдаалаа гэдэг шиг бас тодорхой хугацааны дараа бас үр дүнгээ өгөх юм болов уу гэж хараад байна. Ер нь одоо контентын зах зээлд ялангуяа үндэсний энэ өв соёл өгөгдлийг олон улсын зах зээлд гаргахад одоо яг ямар тийм төрлийн мэрэгчлэтнүүд эсвэл авиаснууд ур чадварууд дутагтаад байна. Мэдээж одоо ялангуяа оюуны өмчийн тал дээр эрх зүйн одоо зэгцлэг юмнууд үзэндээ яг ур чадвар мэдлэг талаас нэг хамгийн ихэнд ямар хүмүүс хэрэгтэй байна. Тийм найруулагч продюсер гэдэг бол альфа контентын бас хамгийн чухал одоо чиглүүлэгч юм хүмүүс байгаад үнцэн арам болон агуулгыг гаргах тийм. Энэ талын одоо зүйл нэлээ бас юм дутагдaltaй байгаа юм болов гэж жоохон шөмжлөлтөй харж байгаа. Тэгээд бидний хийж байгаа кино байна уу, контентын агуулга яг хаашаа чиглээд байгаа. Тэдрийг нь үзэж өсөж байгаа залуучууд нь юу гэж хараад байгаа. Гэт зүгээр нөө хамгийн ойрын жишээ нөө Солонгосын гаргаж байгаа ч юм уу контентуудаа ингээ харьцуулаад байдаг. Судалгааны явцад гэдэг юм нэлээд олон зүйл анзаарсан л та. Тэгээд кино урлаг талаасаа гэж харах юм бол одоо жишээл нөгөө дандаа л нөгөө гэр бүлийн хүчээр хийлэл одоо ингээл болохгүй бүтэхгүй юм аа л байнга л харуулаад байдаг олон өнцгөөс олон найруулагчид те олон хэм маягаар үзүүлээд байдаг. Гэтэл яг тэрийг үзээд заавал одоо киноноос одоо жишээлбэл заавал хүн одоо юу гэдэг юм ойлгож ухаарал тийм шаардлага байхгүй л те. Гэхдээ бид нар контентоор дамжуулж нийгмийг одоо сайн сайхан болгох ч гэдэг юм уу те. Залуучуудыг эерэг зүйлд урайлах тэр зүйл рүү явдаг учраас одоо бидний хувьд кино урлаг яхан болон яг энэ контент бүтээл салбарт ажиллаж байгаа хүмүүс юм. Жохон юм эерэг тал руугаа зүйлсийг хамтарч их хийвэл цаг хугацаанд болсон юм шүү гэж хараад байгаа. Ялангуяа бидний өнөөдрийн сошиал медиагаас авч байгаа мэдээлэл ямар төвшөнд байгаа бэлээ. Гадаадд амьдарч байгаа айгүй гой боловсралтай залуучууд сошиал медиа руу ороод хардаг. За Монгол улс бол тэ гаднаас нь харахад гэхдээ үнэндээ яг Монголдо ирээд ажиллаад бүтээгээд явбал үнэхээр бас юм гоё зах зээл байгаад байна шүү дээ. Хамтраад явбал тэ гаднаас арангууд бүр үнэхээр үнэхээр Монгол мар хэцүүдж байгаа юм байна л гэдэг нэг тийм зүйл. Энэ хар PR хар одоо мессежүүд бол үнэхээр бас хэцүү баг шүү дээ. Тэгэхээр агуулга талдаа л үнэхээр сайн ажиллах хэрэгтэй байна гэдэг дээр бол миний хувьд яг сүүлийн одоо нэг жил хагас хугацаанд юм уу хамгийн сайн ойлгож харж байгаа юм. Нэгдүгээр дээр хоёрдугаарт нь бид нар жижиг захидал дээр өрсөлдөх хоорондын өрсөлдөх бүр ямар шаардлагагүй. Айгүй олон захирлууд л болчиход байгаа шүү дээ. Ер нь дотор манай салбарын хувьд. Манай агентлагаас л төрж гарсан гэхэд одоо хичнээн компани. Айгүй залуучууд гоё орж ирдэг, бүтээлч, шинийг хэрэглэдэг, сурдаг. Хэсэг хугацааны дараа ер нь өөрсдөө ичвэл барах болох юм шүү гэдэг юм. Мэргэн санаа гаргаал гардаг хэсэг хугацааны дараа эргэл ирдэг. Ийм кейс үзүнд. Тэгэхээр үнэхээр яг нөгөө холыг хараад зорж байгаа бол яг нөгөө байгууллага тус бүрч гэсэн өөртөө хамгийн чаддаг үйлчлэгээр ингэж нэгдэж гарч байгаа контент бол бүр шал өөр төвшөнд гараад байгаа. Үүнийг л одоо яг сүүлийн үед ялангуяа ярих юм лээд байгаа. Чаддаг юмыг чаддаг хүмүүсээр цаг хугацаагаа хэмсэн байдлаар
Энтэй шууд холбогдуулаад суугаад одоо контентын зах зээл бид нэр олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд юуг ер нь хийх шаардлагагүй вэ? За юуг ер нь өөрсдөө заавал хийх ёстой энэ дээр яг Нэгдүгээрт бол техник тоног төхөөрөмж талаас бол нэх гологдохгүй болов гэж харж байгаа. Яг нөгөө киноны хувьд заавал нөгөө камерын дээр зааж өгөөд байдаг шүү дээ. Одоо жишээ Netflix-ийн кино заавал ийм камераар бичсэн байх хэрэгтэй шаардлага байгаа. Тэнгуут одоогийн ялангуяа бидний энэ даяарчлагдж байгаа ч гэдэг юм уу хиймэл гоё ухаан ассар хурдцтай хөгжиж байгаа юм. Өнөөдрийн бидний хамгийн сайн ажиллаж байгаа арга барил маргааш ихэд ажиллагаа болчихж байгаа юм. Тэгэхээр энэ цаг үед бид нар яах ёстой юм бэ гэвэл ерөөсөө хурд болон агуулга гэдэг зүйл дээр л анхаарч ажиллах ёстой болов гэж хараад байгаа. Бидний нөгөө нухаал гоё юм гарах гал хичээгээл нухаал тэгчээтэл энэ талд бараг л уцаараа игээд айгуу гоё агуулгатай юм хийчихэнгууд бидний нөгөө удаан хугацаанд те хийсэн нухсан тэр зүйл маань ямар ч үнцэн нэг болчихдог. Тэгэхээр нөгөө цаг хугацааны хувьд төрүүлж хийсэн нь болоо тэр нь хожоод байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ өнөөдөр бидэнд маш гоё санаа байвал тэрийг маш богино хугацаанд зөв баг бүртгүүлээд ингэж хурдтайгаар л одоо хийж гаргах нь хамгийн зүйтэй. Тэгэхээр яг танаа багтаа холбогдуулаад суухад ер нь ойрын за 3-аас 5 жилийн төлөвлөгөөгээд асуучих л да те ер нь яг юу вэ? Ямар томоохон ажлууд бас төлөвлөж байна. Баг маань бас цаашаа өөрөө бас яаж хөгжих гэж байна те. Та бүхэн хэрвээ анзаарсан бол Spark Agency Mongolia гэт нэрээ өөрчилж байна. За. Тэгээ бид нар яагаад ингэж Монгол болгосон юм бэ гэхээр Филиппиний зах зээл дээр Австралийн зах зээл дээр бас Spark Agency маань салбарлаж бас шинэ зөвлөх туршиж үзэх гэж байна. За. Тэгээд мэдээж яг маш том шалгуур, маш том эрсдэл дагаал буцаад энэ чинь стартап те. Учираас маш олон зүйлсөд сорилтууд үлээж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид нар тэнцээ бас бүрэн юм тоглолт хийж Монгол агентлаг яагаад бас дэлхийн зах зээл дээр юм тоглолт хийж болохгүй юм гэдэг тал дээр бас туршаад үзье, оролдоод үзье гэж бодоод бол. Яг ямар чиглэлд? Үндсэн яг маркетинг контент тал дээр. Тэгээ Австралид бол жишээлбэл Монгол одоо эзэнтэй компаниуд маш их гэдэг ч юм уу тэдний зах зээл дээр ч гэсэн маркетинг болон контентын эрэлт ирэх хэсэг өндөр байгаа. За миний хувьд одоо яг Манилад сурч байгаа учраас хэд хэдэн удаагийн уулзалт бол Манилад зохион байгуулсан. Тэгээд за энд бол зах зээл маш том байгаа юм байна. Дээр нь ажиллах хүчний хувьд Монголоос хамаагүй бага зардлаар тэнцээ бас олон хүний дунд те гэж ажиллах бүрэн болцоо байгаа юм байна гэд бас сурч авах хугацаанд аль болох хэмжүүл гал үзчихэл. Тэгэхээр олон улс руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүд бол нэлээд хэрэгжих байх. Тэгээд бидний одоо энэ жил 2026 онд 2027 оны ихэрч гэдэг юм аа бас гой мэдээ дуулах байх гэж найдаж байна. Тэгээд одоо бас ноцолтой авч байгаа бас гэрэнүүд байгаа. Тэгээд дайчид мориндоо гэдэг энэ одоо брэнд гэх юм аа те. Үүнийгээ бид нар албан ёсоор бас оюуны өмчөөр олон улсын одоо трейдмарк баталгаажуулаад албан ёсны мерч маань бас гарахад бэлэн болчихно. Тэгээд одоо энэ 100 ирж байгаа, наадмаар ирж байгаа ч гэдэг юм уу те. Олон аялагчид манай зургааг таньж байгаа хүмүүс бас Монгол орнд зочилсных дайчид мориндоо мерчийг бас судалдагч авах бах. Тэгээ монголчууд маань ч гэсэн монгол хүнээрээ бахаргах, тэгээ өөрсдөө омогшох. Тэр сэтгэлийн дотор байгаа тэр гал нь улам гой бадарч яваасаа. Өөрсдөөсөө өөртөөгөө хийж байгаа ажил болгоноос ч гэдэг юм уу те урам зориг авч яваасаа гэдэг үгнээс бас ерөн шатараас юм мерчүүд бас судалдаанд гарна. Одоо бид нар чинь монголчууд яг бас нэг юм айгүй пессимистик тал руугаа яваад байна. Юу гэхээр янз янзын өрсөлдөх чадварын үзүүлэлт, эдийн засгийн ялангуяа үзүүлэлтүүдээр бид нэг ингээл дандаа л хойгуур идэг. Монгол юм байна тэр улсыг хаар ингээд энэ жаахан тийм онц санагддаггүй л дээ яг үндэ. Тэгээд бас медиа гэж буруу байгаах те. Нөгөө талаас нь асуугаад ер нь бид нар бас өөрсдөө бахархах те Монголд амьдрах яагаад сайн би Монгол хүн байхад яагаад гоё байж гэдэг юм уу? Яг тэр талаасаа ер нь таны бас онцож хэлмээр зүйл юу байна? Одоо мэдээж олон улсын янз янзын газруудтай ажиллаж байгаа олон улсын зах зээлд бас ажилтг хүний хувьд те бид нэрийг юугаа ямар гэрэлтэй талаа бид нар орж чадахгүй нь яг одоо яг уу бид нар чинь нэг баяраас баярын хооронд ч гэдэг юм уу нэг юмтаа нэг уралдаатж байгаа юм шиг л ер нь энэ нийгмээрээ залуучууд нь өөртөө гарах цаг зав байдаггүй ч гэдэг юм уу аюу эм стресстэй нэг юм л яваад байгаа шүү дээ.
Тэгэл нөгөө улс төрийн нөхцөл байдал, уялдаа холбоогүй систем, замын төвчрөл утаа, хүртээмжгүй орчин гал ярил усар их асуудал бол байна. Гэхдээ бид нар эдрийг нэг жоохон аргашаа тавьж байгаа яг шийдэл тал дээр гэдэг юм уу те. Нөгөө сайн талуудаа ингээд харах юм бол бас өчнөө бас юм дурдж болох байц. Гой юм мэдрэмж болоод талууд байна. Тэгэхээр хүн юун дээр төвлөрнө яг л тухайн мэдрэмж аавна. Хэлэх гээд байгаа гол санаа нь юу вэ гэхээр бид нар үнэхээр яг энэ Монгол гэдэг энэ том газар нутагт цөөхөн хүмүүсийн те 3 сая 500 мянга гаруй хүмүүсийн нэг одоо хэсэг нь болоод төрсний хувьд энэ олон жилийн түүхэнд одоо энэ ховор сая төрсэн юм чи. Яг л энийг гадагшаа ирэхэд алга. Залуучуудын маань хувьд яг нэг юм олон юм хар бараа мэдээл дунд явсараа нэг жоох юм үнсэнд дарагдсан байгаа болоо та тэрийг нэг гөвөөс ирээчл дотроос нь маш гоё юм гялалцсан асцсан юм залуучууд бол зөндөө байгаа. Салбар болгонд байгаа тий. Тэгээ одоо би ч гэсэн одоо нэг тийм залууд орохгүй шүү дээ. Манай залуухал харагдчих. Доороос гарч ирж байгаа ингээд залуучууд маань бол бас юм гоё хэдий ингээл нөгөө цаг барьдаггүй ялангуяа ингээл ажлын байранд шөмжлөлт агуулж байгаа асуудлууд зөндөө ч гэсэн тэгэхээр шийдэл санал болгох залуучууд бас мундаг залуучууд зөндөө байна. Тэгэхээр нөгөө хүн болгон өөрөөр яг тэдний үнцэг чаддаг зүйлүүд нь юу юм бэ? Яг юу зориод байгаа? Бид нар одоо хаана байгаа, хаа хүрэх гээд байгаа гэдэг яг зөв тодорхойлоод авчвал Монгол хүний яг нэг энэ өөртөө ихтэй байдал гэдэг зүйлтэй. Одоо наа хэмэр гэж юу н яриад байгаа шүү дээ. Энэ хэмэр гэдэг зүйл нь сэргэж байвал тэгэл бидэрт нэг чадахгүй, бүтээхгүй тэг гол нөгөө хамтрал гэж би маш их хэлээд байгаа. Хамтрал гэдэг энэ зүйлийг эрхэмлэлжүүл бол. Ер нь зүгээр Монгол хүний яг олон улсад өрсөлдөх чадварыг хамгийн ихээр одоо авч явах тийм давуу тал гүйлээг ингээл ихт анзаарагддаг те. За хямар гэдгийг хоёлаа яг орчин үеийн хэл рүү өөрөх гээд шүү дээ тийм ээ. Одоо олон улсын байгууллагуудад ч гэдэг юм уу их орноо төлөөлөөд олон улсад ажиллаж байгаа зөндөө залуучууд шүү дээ. Мэдлэг боловсролын явд. Тэгэхээр сайн мэрэгч гэсэн. Тэгээ буцаад нөгөө Монголдо ирж ажиллая гэхээр нөгөө бизнесийн орчны хувьд ч юм уу соёл нь бүртэж амжаагүй байдаг. Тэгээд за одоо л ер нь Монголдо очиж одоо Монголоо үзэгцлээ гоё болгоё өөртөө хувь нэмрээ оруулъя гэхэд одоо манай найз нөхдөс ахуулаад танил хүмүүс зөндөө буцаж ирдэг боловч хэсэг хугацааны дараа за үнэхээр болохгүй байна гэл буцаж байгаа. Тэгэл тэрэнд нь бол үнэхээр маш олон л асуудал орчны нь бол тэ бизнесийн орчин ядчил юм татварын бодлоо. Манай компани бас сая шүүмжлүүлээд авсан шүү дээ. Шүүмжлүүлээд авсан ч юу ах вэ? Бид нар бас тэрэн дээр нэлээд шүүмжлэлтэй байгаа татварын систем. Ялангуяа хийж бүтээж байгаа бид нар чи ямар татвараас зайлс хийж байгаа байгууллага болон тэ тэр татвараа багч гэсэн төлөөж авч байгаа тогтмол хугацаанд төлөөж авч байгаа тэр байгууллагуудаа ингэж ялгаж харах шаардлагатай болов гэж юу хараад. Тэгээ бүр одоо дэмжихгүй маа гэхэд ядаж хааж боохгүй байх тэр систем гэдэг юм уу те. Заримдаа нэг гурам хууглах гэх юм бол яг нэг тийм их бодлогын төвшнөл юм батдаг тав. Ер нь өөрөө яг гадагшаа гарч амьдрий эсвэл гадны том компанид очиж ажиллая гэсэн тийм үеуд байсан. Ер нь тийм саналууд бас ирдэг байж магадгүй тий. Тийм байлгүй яах вэ тэгэл. Гэхдээ энэ яг Монгол улсдаа хийж байгаа одоо ингэж үрийг нь тавьсан ч гэдэг юм уу эхлүүлчихсэн маш олон ажлууд байгаа. Тэрийнхаа бас үр дүн гүйцэх одоо залуучуудаа жишээлбэл шууд орхиож авах гэдэг бол бас байж болохгүй юм бат. Зүгээр амиа бодвол маш олон залуучууд зүгээр гадагшаа гарахад бэлэн л байдаг баг. Гэтэ буцаад энэ Монгол улс гэдгийг яг хинэн үлдээд, хинэн хөгжүүлэх юм, хинэн одоо хувь нэмрээ оруулах юм гэдэг талаас нь харуул. Ялцчгүй тэгэл нөө сэтгэл нь ачгаа дээ гэдэг шиг. Дэлгүүн гэдэг нь бол одоо мэрэгжлийн тамирчнаас мэрэгжлийн тамирчин болон мэрэгжлийн маркетер гэдэг тийм тодорхойлолт өгж болох болоо одоо энэ л да. Ер нь зүгээр анх оюутан болж ягаад бас одоо за амьдралдаа би нэг ийм том зорилго биелэх хэрэгтэй, ийм мөрөөдөж яах гэдэг тэр үе төсөөл ямар байв? Одоо үдий бол тэр маань хэр өөрчлөгдөж ирв? Эсвэл өөрчлөгдөөгүй хэвээр явж байна вэ? Тэр талаас нь ярил. Тийм, итгэл үнэмшил талтай бол яг бат байгаа. За миний хувьд бол одоо жишээ нь 10 жилд байхдаа нисгэгч болно л гэдэг мөрөөдөлтэй. Тэрний хадал бүх конкурс одоо юу гэдэг бүх юм тийшээ л бэлддэг. Тэнгуут нөгөө яг сонголт их мөчтөр яасан бэ гэхээр нөгөө хүсэл зорилгоо
хобби юу? Тэ. Тэгээ миний яг тэр үед нөгөө спортод дурлсан, сагсан бөмбөгт дурлсан тэр юу одоо асар хүчтэй байсан гэдэг юм уу. Тийм учраас би Монголд болоод Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн маркетинг анги сонгочихсон байхгүй. Тэгээд тухайн үед маркетинг гэдэг салбарыг хүмүүс зүгээр нэг зар сурталчилгаа ч юм уу те айгүй юм энгийн байдлаар ойлгодог байсан тийм үе. Манай ах тухайн үед яг Америкт бас яг маркетинг, контентын салбарт ажилладаг. Ах манайсан тэгээд маркетингаар сурвал маш ирээдүйтэй шүү гэдэг бас зөвлөгөөг бас өгч ийсэн. Тэгээд тэр ахтаа бас маш их баярлалдаг. Тэгээд өөрөө ийм шинийг эргэлхийлэгч альва нэг ийм зүйлд удаан байх дургу баригдах дургу ч юм уу тийм учраас бас яг хувийн төлөвшил талаас аюу юм зөгцсөн болоо гэж хардаг. Тэгээ спорт гэдэг зүйлийг ерөөсөө яг л цэвэр бизнес модель болон спорт гэдэг яг юм ижилхэн гэж би бол хартыг. Одоо багийнхандаа ажлын хамт олондоо бусад бизнес хамтрагчтай ч гэсэн би дандаа л энэ жишээг авдаг. Байгууллага баг хоёр яг ижилхэн. Одоо жишээ нь баг дээр яг нэг өөр өрөөлтөд 5 тамирч авал энэ баг амжилт үзүүлж чадах уу? Байгууллага дээр яг ажиллах шүү дээ, тий. 5 дизайнер цуглуулж би юу хийх юм те. Гэх мэтчлэнгээр нэг тамирчин бэртгэхэд гэдэг юм уу те. Нэг тамирчин одоо нэг ажилтан маань өвтгөд ч гэдэг юм уу. Орлож чадах чадварч гэдэг юм уу те. Тэгэл байгууллага дээр хамгийн их одоо шууд шилжих байдлаар чи миний ур чадвар тань талдварлахгүй те. Таны одоо ур чадвар надад шууд талдварлахгүй учраас хамгийн их халдварлалтыг зүйл. Шууд талдварлах боломжтой зүйлийн хандлага багт. Тэгээ манай ажлын байрны одоо ноу хау гэх юм уу те. Баримталтай гол зарчим мөн зүйлийн хувьд бас хандлага гэдэг зүйлийг маш их одоо барьж авдаг. Тэгэл спортын салбар яг юм хүн байх гэдэг юм уу тэр зүйлийг ерөөсөө ийм их сургуул айх тэр эрдэм ном гэхгүйгээр л ерөөсөө яг хувь хүний төлөвшлийн хувьд ингэж маш сайн суулгаж өгдөг зүйл бол ялчгүй спорт юм байна. Гэдгийг л бүр ингээд шат тутамдаа л ойлгож ухаарч аваад байгаа. Тэр нь спортоос авсан зүйлгээд харангуут найз нөхөд тэгэл нэр хүнд те асар олон зүйл. Алтаа оноо өөрийгөө ялан дэлэх, ялж ялагдаж сурах гээл. Тэнгууд буцаад одоо би тэгвэл спортоо юу гэж чадах вэ? Гэдгэл одоо ийм асуудал. Тийм учраас одоо спорт руугаа чиглэсэн маш олон төсөл хөтөлбөр одоо шинжлэх ухааны талаас нь ч гэдэг юм бас урддаг. Одоогийн дэлгөөний хамгийн том мөрөөдөл нэг юу вэ? За, хаста өөрөөсөө ичтэл мөрөөдөнд өгдөг шээ. Мөрөөдөл болон зорилго гэдэг бүх зүйл айгуу дуус хугацаатай байд юм бол гэж хардیں۔ Томоор мөрөөдөж чадвал магадгүй миний мөрөөдөл гэж харж исэн богино хугацааны ойр юм зорилго болж хуурахч магадaltaй айгуу анзаарсан. Тэгээд миний айгуу юм нөгөө уламжлалт арга барилтай гэдэг юм уу? Тэмдэглэл хөтөлтэй. Төлөвлөлтөө ч гэсэн ер нь гараар бичиж тэмдэглэх туртай. Тэгээд тухайн бичсэн зүйлс маань мөрөөдөл маань гэдэг юм уу зорилгоуд маань ахаад нэг жилийн дараа харахад бэлдсэн ш байдаг юм уу те. Баагаа. Тэгээд миний хувьд ч сагсан бөмбөгийн дээдлэгт 16 жил тоглолцоод өнгөрсөн жилээс зодог тайлж байгаа. Тэнгууд яг нөгөө тамирчны карьерын дараах төлөвлөлт гэдэг зүйл рүү орчиж байгаа. Гэтэ камерчны дараах төлөвлөлт хизээ бий болдог гэхэд яг нөгөө спортоор хичээлдэж эхлэх үедээ л яг зэрэгцэж төлөвлөлт хийгддэг. Тэгснээс ш гинтийн байдлаар зодог тайлбал бас тамирчдад асар их эрсдэл үүсдэг шүү дээ. Тэгээ одоо бол миний мөрөөдөл гэж харах юм бол нэгдүгээрт Монгол одоо агентлаг дэлхийн навцсан дөрсөлт хөөц бас юм нэр хүндтэй агентлагийг бий болгох. Хоёрдугаарт нь Монгол контент, Монгол зар сурталчилгаа тэр дэлхийн том наадмуудаа шагналах. Буюу ядчил ихний ялжаанд одоо бүтээл салбарын олимп буюу канцлайнс те арслан авах хэмжээний юм бүтээлүүдийг бид нар хийдэг болоосаа. Тэгээд спортын салбар маань юм шинжлэх ухаанч байдлаар ажилладаг болоосаа. Гэдгээл юм мөрөөдөлтэй. Тэр мэдээжээрээ бас гэр бүлийн хувьд те бод гоё усаар бол юм байгаад. Мэдээж дүлгэн гэдэг нь энэ бүхний ганцаар ихгүй байх. Баг бас сайн ажиллах хэвээр бизнесийн одоо компани. Таны хувьд ерөн зүгээр одоо манлайл гэдэг ойлголтыг ер нь яг ч тодорхойлох ёстой. Энийг ер нь өөрөө юу гэж ойлгодог вэ энэ дээр? Тийм, манлайлах ур чадвар одоо юу вэ? Би менежерүүдтэй ч гэсэн хэлдэг. Манай менежерүүд бол бүгд л адилхан энэ стартап баг бизнес учраас те томоохон групп компани биш учраас бүгд л яг юм CEO төвшөнд сэтгэж манлайлах ур чадвар. Тэр нь нөгөө ёс зүй болон ёс суртахуун гэдэг зүйл яг одоогийн нэг юм тасрах юм
өгүүлэгдэж байгаа ч гэдэг юм уу те тухайн хүнийг нөгөө хүн байх гэдэг тэр зүйл рүү чиглүүлж явж байгаа юм эргэлттэй төлөвшил гэх юм уу тийм зүйл байгаад байгаа. Тэгээд манай компанид бол айхтар тийм урт тасарсан ур чадвар их шаардлагагүй. Гол нь нөгөө сурыг хөгжиж гэсэн хүсэл эрмэлзэл бол айгүй гоё зөв хандлага гэдэг зүйлтэй. Зөв хандлагатай хүмүүс бол угаасаа л тэр сурч мэдэх юм аа. Богино хугацаанд сураад мэдчихтэй болов гэж харддаг. Тэгээд маркетингийн салбарын бас хамгийн том давуу тал гэдэг юм бол богино хугацаанд маш олон салбарын өөр төсөлтөөр ажилтдаг тэр хэмжээгээр олон салбарын одоо судалгаа мэдээлэлтэй мэдгэдэггүй мэдлэг олж авдаг. Тэгэл бараг л нөгөө одоо групп компаниудад MCO төвшний ч юм уу CMO төвшний маркетруудыг бэлдэж өгдөг л газар болоод тах шиг шин. Зөв. Ёс зүй ёс уртгуун гэж зүгээр өөрийн чинь харж байгаагаар манай бизнесийн салбартаас өөрийн чинь жоохон эмзэглүүлдэг тийм ёс зүй асуудал, ёс уртгууны асуудал байна. Тийм зарим талаараа бол байх ёстой. Заримдаа бол үнэхээр шудраг босч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд байна бит. Им бизнесийнхаа явах замаар л ингээл яваал хөгжөөд байгаа юм болов гэж хараад байдیں۔ Тэгээд манай салбар чинь бол жишээлбэл яг нөгөө оюуны өмч талын зүйл хамгийн эмзэглэв шүү дээ. Тийм. Тэгээд маркетингийн салбар дээр яадаг вэ гэхээр за би нэг клиенттай очиод уулзалт хийдэг. Манай зүгээс нь мэдээж ярих пропозал бэлтэж өгнө. Ухаан пропозалаа бид нар нэгдүгээрт нь үнэлж сурах хэрэгтэй байна. Очиод танилцуулангууд хэсэг хугацааны дараа яадаг вэ гэхээр бидний өгсөн пропозалыг өөрсдөө ч юм уу те. Өөр продакшнаар ч юм уу. Яраасаа зөвшөөрөл авалгүйгээр гэдэг оромдоод хийсэн байдаг байхгүй. Тиймэрхүү одоо ийм Монголын зах зээл ч өөрөө жижиггүй учраас та нэг хаал баригдэн штэ. Тэгээ одоо ч баг ялангуяа салбарт нэг 13-4 жил ажилласан болохоор аль контент нь хин хийсэн бэ гэдэг баг юм хийцлэлээр нялгах хэмжээнд бүгдийг таниад байгаа учраас тиймэрхүү зүйлсүүд байна. Гэхдээ бас ойлгож байгаа, хөгжиж байгаа ч гэсэн зүйлсүүд бол асар их бага. Тэгэл одоо үр дүнтэй юм коллабод бас айгүй их нэмэгдэж байгаад нь баярлалаа та. Бид нар бизнесийн салбарын ялангуяа ингээл нэг групп компани брэндүүд жишээлбэл тусдаа TVC ч юм реклам их гал ядаг байсан бол одоо эдийн засгийн байдлаа ч гэсэн дагаад хэрвээ хоорондоо гэж нийцэх бүтээгдэхүүнүүдтэй бол хамтарсан TVC гэдэг ч юм ба тэгж явж байгаа. Тэгээ бид хэд сая 12 сар бас одоо хоёр өрсөлдөгч компани нийгмийн сайн хариуцлагын өрөөнд гэдэг юм уу нийгмийн сайн сайхны төлөө яг нөгөө хэрэгжүүлж байгаа төслийн зорилго нь нэг байж чадвал хамтарч болдгийм а гэдгийг бас GS25 CU бэрийн хамтарсан нийгмийн компани ажиллаар бас харуулж чадсан болов гэж бодож байна. Одоо дижитал шилжилтээр Филиппинс орж байгаагийн бас гол зорилго юу вэ? Эндээс олж ирсэн ур чадвар мэдлэгээр ямар асуудлыг шийдэхийг зорж байгаа вэ? Тийм одоо ерөөсөө л нөгөө хиймэл оюун ухаанд бид нар жилийн дараа хаана байхыг тааж мэдэхгүй шүү дээ. Харин одоо ч MCS Coca-Cola компани гэхэд дэлхийн брэнд дээр өмнө нь 36 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг байсан одоо шинэ жилийн бийж байгаа 4 хүний бүрэлдэхүүнтэй хиймэл оюун ухаан ашиглаад хийх жишээ нэ. Тэгэхээр дэлхий хаашаа яваад байгаа юм бэ? Бид нар тэрнээс нь яаж хоцрохгүй явах юм бэ? Дээр нь байгууллагын дотоод энэ соёл болоод бүрдүүлэлтэй энэ үйл ажиллагааны циклийг яаж дижитал хэм маягаар руу шилжүүлж одоо богино хугацаанд гэж олон санхүүдлаач тэр цаг хугацаа хэмнэх вэ гэдэг ийм шийдэл гэж ойлгож харж байна. Сяаза тэгэхээр подкаст маань ер нь дуусах төгчөөд сүүлийн асуулт ерөнхийдөө зарим зочдтой тавьдаг юм боломжтой асуулт. Одоо 20 настай дүлгөөнд ер нь одоогийн дүлгөө бас юу гэж заах байсан бэ? Тийм зах хязгааргүй мөрөөд тэгэл тууштай байвал бүх юм төршүүл гэж хэлэх байх. Тэгээ миний бас өөрийн хамгийн дуртай үг одоо дэвтэр болгоны маань юм толгойж авдаг үг бол тэр яг юм тууштай бөгөө зоригтой байж чадвал бидний хүрэх газар хүсэл мөрөөдөл орлох хязгаарлагдана гэдэг юм байна. Одоогор хэдэн дэвтэр дуусгасан? За минийх бол ер нь жил болгоноор зузаан хаар дэвтэрнүүд байгаа шүү. Тэгээд нөгөө тэмдэглэл хөтлөх болсон шалтгаан нь бас хүүхдүүд гэж хараад тэ. Би яагаад ч юм хүүхдүүд маань бас дараа нь уншвал тэр чи одоо би нэг ном уншлаа гэхэд тэндээс нэг хуудсан дээр багтаагаад тэмдэглэл хөтөлсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэдрийг бас ингээд уншаад богино хугацаанд бас гоё мэдлэг маань бас юу хийж исэн юм бол гэд харахад тэ гоё мэдлэг авах юм болов гэдэг үгс санджсэн. Тэ харах боломжтой гэж хардیں۔ Дээр нь одоо жишээлбэл за би 2 жилийн өмнө тэр компанитай уулзчихсан да. Тэгтээ би юу ярьж ялаа гэд яг нөгөө дэвтрээсээ хайхад явган сараараа гараад ирдэг. Гэдэг ч юм уу. Тэгээд
хөтлөлт болон энэ одоо дадал маань нэгдүгээрт нь миний яг сэтгэл зүйн эрүүл мэндэд ч гэсэн айгүй гоё эрг нөлөө үзүүлдэг. Өөртөө ажиллагаад те. Хоёрдугаарт нь бол яг нөгөө жилээр сараар тэгээд өдрөөр төлөвлөлтөө гэдэг гоё чеклэж явдаг. Яг гоо ингээл ажлын одоо төлөлтүүд босод нөгөө төслүүдээ хянахтаа бол манай компани бол дотооддоо жишээл Slack ашигладаг ч юм уу тэд нар дээр бол давхар бүх хяналтууд хийгдэж байгаа. Гэтэ дүлгөөн гэдэг хүний яг хувийн төлөвлөлтүүд бол дийлэн хянал миний одоо тэмдэглэлийн дэвтэр дээр явж байдаг гэсэн. Энэ одоо сүүлийн үед энэ олон дуудлага чатнаас өөрийгөө яаж чөлөөлж байна бас заримдаа бас чөлөөлөх хэрэгцээ байгаад байдаг шүү тий. Спортын үеийн хувьд ерөөсөө яг энэ орчноос тусгаарладаг тэр цаг болгол нь бэлтгэл хийх цаг. За. Тэгэхээр нөгөө тогтмол бэлтгэлээ хийх. Миний хувьд ч тэгээ зөвхөн нэг спорт гэлтгөө олон спортын төрлөөр гэж хичээлж оролдох дуртай учраас бас юм. Нэх уудах, залхах заавал тэгэл ажилч бай янз бүрийн төсөл уулзалт одоо юу байдیں۔ Бүгдийг нь их ажил гэхээс илүү яг миний хийх ёстой юм шүү дээ гэдэг үгнээс харахаар бас арай сэтгэлд амар хөнгөн тусдаг гэх юм уу. Дээр нь бас яг энэ төлөвлөлт гэдэг зүйлийг яг төлөвлөж одоо сурсан энэ арга барил маань бас нэг гэр бүл одоо бусад юм балансыг тэнцвэржүүлэхэд л айгу тусалтай юм болов уу гэж хардаг шин. Тэгэл бүх юмний юм оройн юу вэ гэж ахын бол хамгийн тусалсан зүйл бол спорт. За баярлалаа. За ингээд подкастын хүрээд өндөрлөе гэж бодож байна. Бизнесменийн уншигч, сонсогч, үзэгч та бүхэн манай бизнесмен подкастын YouTube channel-ыг дагаарай. Гэт манай подкастын зочноор Spark Agency агентлагийн үүсгэн байгуулагч маркетер Дүлгөөн оролцлоо. Гэт манай студид ирсэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн 2026 оныхан те бүх хийж байгаа, төлөвлөж байгаа бүх юмд нь амжилт хүсье. Дараа ингээд илүү шин сонь сайхантай уулзах байхаа тийм ээ. Тэгэх бах. За баярлалаа.